Нэг жил өнгөрчлөө. Үннийг эртхэн хэлэхгүй бол нуух тусам хожим эдрийн л хүн дээр тусна. Бицхан мужгаа дээвэр дээр ойр ганцаараа сууж Эдри. Хава. Нэг чухал зүйлийн талаар чамтай ярилцах хэрэгтэй байна. Яаж хэлэх учраа олохгүй явсаар нэг мэдхэд өнөөдөртөө золовчлоо. Юу ярих гэж байгааг чинь би мэдх юм шиг байна. Яаж тэр вэ? Натали та хоёрыг дотно болсныг би анзаарсан. Натали таныг жаргалтай болгож байвал надад дургуцах юм байхгүй. Манай гэр бүлээс өөрцөг болсон шүү дээ. Шиний толгойд яаж ийм зүйл орж ирдэг байна. Хин ч ээжээ чинь оруулж чадахгүй. Бид зүрхэндээ хадгалж байгаа тэр цагт ээж чинь амьдрсаар байх болно. Удахгүй зоч дээр нь бэлтгэлтэй байгаарай. Хөөх, аав чинь яг л том бясалгч юм аа. Гадна талд дэндүү зузаан болохоор гүнд нь хүрэх боломжгүй. Аавыг ойлгохыг хичээгээрэй блийг. Нэг жилийн өмнөх яг энэ өдөр ээж маань хорвоог орхин олсон юм. Эдрийн аав чинь доор хүлээж байна. За, би одоо хоочлоо. Ээж үү? Мараач ямар том болоо вэ? Габриэл, Эдрийн ястай эгдүүтэй хүүхэд юу тийм ээ? Эдри нагц ихчигээ очиж өнөөдөр зочлон ирсэнд туйлын баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. Нагц ихч Амели гэж юу? Ахин уулзаж байгаадаа ямар их баяртай байна гэж? Ийм өдрийг хамтдаа өнгөрүүлвэл хамаагүй дээр болох болов уу гэж бодсон юм. Үгүй гэж юу? Феликс. Чамтай уулзах үнэхээр сайхан байна. Тэд яг л ихэр юм шиг харагдаж байна. Тийм ээ, Габриэл? Тэд байраа сольж тоглодог байсныг санаж байна уу? Нэг удаа Эмили та хоёрыг хэд хоног хуурсан санаанд орчихлоо. Илгээ хөштөл инээлдэж үлээ. Дахиад хуурдахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Та сайн сууж байв уу? Феликс, Габриэл ах чинь угаасаа ийм хүн гэдгийг мэдэхгүй штэ. Ямар сэтгэл хөдлөмөр юм бэ? Хормын бөгжөө зүүсэн хിവэр байгаа мó? Эмилигийн ч бас байгаа байлгүй. Тэр тухай асуухад чи огт хариу бичээгүй. Би бөгжнүүдийг эргүүлж авах гэсэн хിവэрээ байгаа шүү. Хормын бөгжнүүд миний хувьд их эрхэм нандин. Миний хувьд чи ялгаагүй, Габриэл. Тэдгээр хосгүй бөгж Грам Деванилийн гэр бүлд харьяалагддаг болохоос биш, Агрестийн гэр бүлд биш шүү. Энэ тухай дараа ярив. Лондонгоос ирэх замдаа алжсэн байлгүй. Эхлээд амраад аваа. Натали. Намайг дагаад явна уу? Феликсийг өрөөл үгээд агуулад яв. За аваа. Феликс, явцгаая.